Монгол Улсын зэвсэгчэн бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх армийн хамтарсан талын түнш 2026 байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын талаас зэвсэгчний хураа замын цэргийн командлагч хошууж генерал Цогт Жаргал, бүгд найрамдах Хятад ард улсын талаас ардын чөлөөлөх армийн умард байлдааны тойргийн цэргийн тойргийн хураа замын цэргийн командлагч хошууж генерал Тан хайлан зэрэг хоёр орны зэвсэгчний удирдлагууд оролцсон. Талын түнш сургуульд нь хоёр орны ижүүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцүүдийг бэхжүүлэх, цэргийн хээрийн мэдлэгийн харилцан солилцохоос гадна бүс нутгийн хэмжээнд инх тайван доктортой байдлыг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаамаа. Мөн хээрийн сургуулийн бүсийг өндөр түвшинтэй бэлтгэн зохион байгуулж, манай дайчдад хамтарсан сургуультай бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлж өгчээ. Бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх армийн умард байлдааны тойргийн хураа замын цэргийн командлагч хошууж генерал Тан хайлан хоёр орны зэвсэгчний хамтарсан хээрийн сургууль анх удаа бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгааг тодотгож, мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өн эртнээс улбаатай баялаг түүхтэй энэ цаг үед хамтарсан хээрийн сургуулиар улам бүр батчин бэхжиж байгааг онцоллоо. Сургуульд хоёр талаас мотбуудлагын батальоны түвшинд цэрэг зэвсэг техник оролцож байгаа. Монголын талын сургуулийн удирдагчаар зэвсэгчний хураа замын цэргийн штабын дарга бригадын генерал Буйн дэлгэр ажиллаж байна. Хоёр орны хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 2 жил тутам харилцан өөрсдийн нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг юм а.